Өнөөдөр Төв талбайд Төв аймгийн Эрдэнэ Санд сумын ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд төгсөгчид уулзлаа. За 1998 онд Төв аймгийн Эрдэнэ Санд сумын сургуулийг төгсөж байсан 3 бүлгийн 100 гаруй төгсөгч энэ өдөр цугларсан байлаа. За 20 жилийн дараа уулзсан сурагчид 10 жилийн сургуулийнхаа дурсамжийг бидэнтэй хуваалцлаа. Тэгээд бид нар 20 жилийн өмнө бол урт насан багштай, Батгэрэл багштай, Даваадлан багштай сургуулаа төгсөж байсан. Тэгээд энэ одоо бол ангид даасан бүх багш нар, бага ангийн багш нар, тэгээд үтингийн одоо бүх найзууд маань ирсэн байна. Тэгээд манай яг энэ төгсөлт бас нэг өөр онцлогтой. Одоо илүү их 5-8-аас 3-10 төгссөн. Ер нь бол олон төгсөгчтэй. Гэтэ өнөөдрийн байдлаар нэлээд олон хүн ирсэн байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Баярын мэнд хүргэе. 1998 онд Төв аймгийн Эрдэнэ Санд сумын сургуулийг төгссөн нийт төгсөгчтэй 20 жилийн баярын мэнд хүргэе. За харин багш нарын тухайд сурагчаа өөрийн хүүхчгээ санаж бодож явдаг бөгөөд олон жилийн дараа хүүхдүүдэд харахад бүгд нийгэмдээ байр сууриа эзэлсэн амжилттай яваг харах нь багш болсны утга учирыг илтгэж байна гэсэн юм а.